За бүгдээрэнд өглөөний мэнд тэгээд өнөөдөр энэ видеог хийж байгаа зорилго маань сүмийн маань гишүүд өдөр бүрийн талхыг бүгдээрээ авсан байгаа байхаа. Тэгээд бас энэ видеог үзэж байгаа хүмүүс сүмийн маань гишүүд бас өдөр бүрийнхаа талхыг өдөр бүр уншаарай гэж уриалж сэтэлжүүлэх үүднээс энэ видеог бас хийж байгаамаа. Тэгээд өнөөдрийн хэсэг бол 6 сарын 19 марафон уншилт гэж байна. Нехемия 8:1-8. За энэ хэсгийг бүгдээрээ хамтдаа Библиэсээ уншчихъя. Нехемия 1-р бүлгийн 1-8. Бүх ард түмэн нэг хүн мэт усны гулдан хаалганы урд тал байрлах талбайд цуглав. Израиль эзний өгсөн Мосегийн хуулийн номыг авч ирэхийг тэд гүүш Эзрагаас гуйжээ. Тэгээд 7 дугаар сарын анхны өдөр дахиж Эзра эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд болон ойлгон сонсож чадах бүгдийн өмнө буюу чуулганы өмнө хуулийг авчирлаа. Тэр эрэгтэй эмэгтэй ойлгох чадвартай хүмүүсийн өмнө усны гулдан хаалганы урд талд байрлах талбайн өмнө өглөө эртээс бүд дунд хүртэл түүнээс уншив. Бүх хүмүүс хуулийн номонд анхааралтай хандаж байна. Гүүш Эзра энэ зорилгын тулд барьсан модон давцан дээр зогсож байлаа. Түүний хажууд баруун гарт нь Матит, Шима, Анаан, Урия, Хелкия болон Масай нар, зүүн гарт нь Педия, Мишель, Милхия, Хашум, Хашбадан, Захария болон Машулан нар зогсож байна. Эзра бүх хүмүүсээс дээр зогсож бүх хүмүүсийн нүдэн дээр номыг нээлээ. Тэр номыг нэмэгц бүх ард олон босон зогсцгов. Дараа нь Эзра авгаа бурхан эзнийг магтахад бүх ард түмэн гараа өргөн амен, амен гэж хариулжээ. Тэгэд тэд нүрээрээ газарт доош бүхийж эзэнд мөргөв. Мөн хүмүүсийг байр байрандаа байхцур Ешва, Бани, Ширебия, Емин, Аков, Шабита, Ходая, Масая, Келта, Азирия, Азабад, Ханан, Пелянар болон Левчүүд ард түмэнд хуулийг тайлбарлажээ. Тэд номноос буюу Бурхны хуулиас тайлбарлан уншсан зүйлээ тэдэнд ойлгуулахын тулд санааг нь хэлж байлаа. Дараа нь захирагч байсан Нехемия дахиж ба гүүш Эзра мөн бүх ард түмэнд хуулийг ойлгуулсан Левчүүд бүх ард түмэнд энэ өдөр бол та нарын бурхан эзэнд ариун өдөр юм аа. Бүү халагл, бүү уйлгэв. Учир нь бүх ард түмэн хуулийн үгсийг сонсоод уйлалдаж байлаа гэж. За тэгэхээр өдөр бүрийн талх дээр энэ талаар юу гэж тайлбарсан талаар хамтдаа уншицгаая. Марафон уншилт 6 сарын 19. Манай эртний өмнөх 444 оны 7 сарын эхний өдөр нар дээр мандахад Эзра Мосегийн хуулийг чангаар уншиж эхэлжээ. Энэ нь Библийн эхний 5 ном юм. Иерусалим хотын ард иргэдийн өмнө зогсоод Эзра Бурхны үгийг 6 цагийн туршид тасралтгүй уншсан юм. Тэр өдөр Иерусалимын оршин суугчид эрэгтэй эмэгтэй хөгшин залуу ялгалгүй бүгдээрээ усны дааман хаалгах хэмээх газарт Бурханаас Израильчуудад өгсөн баяруудын нэг болох бүрээдэлтийн өдрийг тэмдэглэхэд цугларсан байв. Тэнд Бурхны үгийг сонсон зогсохдоо 4 янзын хариу үйлдэл үзүүлсэн байдаг. Тэд юуны түрүүнд Бурхны хуулийг хүндлэн бүгдээрээ босож зогсцоосон байна. Бас тэд Бурхныг магтан алдаршуулж бүгдээрээ гараа өргөж амен хэмээн хэлцгээсэн. Мөн нүрээрээ газарт доош бүхийж эзэндээ даруугаар мөргсөн байдаг. Дараа нь тэд Бурхны үгийг уншиж бас тайлбарлаж байхад бүгдээрээ анхааралтай сонсцгоосон. Үнэхээр Израильд эзний өгсөн Мосегийн хуулийн номыг шинэхэн баригдсан Иерусалимын хан хэрмэн дотор чангаар уншиж тайлбарлана гэдэг нь үнэхээр гайхамшигтай үйл явдал биш гэж юу. Эзрагийн энэхүү марафон уншдахад бидэнд Бурхны үг бол бидний магтаал, хүндэтгэл, ухаарал, ойлголтын их үндэс болохыг дахин сануулж байна. Бид Бурхны үгийг нээн Христийн тухай илүү ихийг таних мэдэх тусам улам илүүгээр Бурхныг магтаж түүнийг хүндлэн дээлцгэнэ. Итгэлийн талаар суралцах биш, итгэлээр амьдрах нь Библи судлалын зорилго юм аа.